Сайн байцгаана уу? Уурхайн тээвэр хичээлийн семинар номер 7 ороход бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдэв авц сонсмолын бүтээл ба тоо гэсэн ба. Тэгэхээр авц сонсмолынхаа хөдлөх бүрэлдэхүүнийг сонгосны дараагаар тэдгээр техникийн хувьд тухайн уурхайд ажиллах боломжтой байна уу гэдгийг шалгахаас гадна эдийн засгийн хувьд үр ашигтай юм уу, үгүй юм уу? Анхны хөрөнгө оруулж байгаа зардлаа нөхөж чадах боломжтой юм уу гэдгийг тооцох шаардлага зайлшгүй гардаг. Үүнийг бол тэзүү гэж нэрлэж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл гэж байгаа. Тэгэхээр зэрэг үүнд зайлшгүй хэрэгтэй зүйл бол тухайн машин тоног төхөөрөмжийн бүтээл, мөн парктах тоо байдаг. За тэгвэл авц сонсмолын бүтээл ба тоог хэрхэн тодорхойлдог вэ гэдгийг бүгдөө энэ хичээл дээр авч үзэх нэ. За лекцийн хичээл дээр мөн авц сонсмолын бүтээл гэдэг ойлголтыг бол бүгдөө авсан байгаа. Тэгэхээр машины бүтээл нь бол нэгж хугацаанд тээвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээгээр илэрхийлэгдэнэ. Энэ маань бол тоноор байж болно, эсвэл метр кубээр байж болно. За тэгэхээр машины хувьд машин механизмуудын хувьд бол энэ бүтээл маань өөр нэгжтэй байдаг. Өрмийн машины хувьд бол уртааш метрээр илэрхийлэгддэг бол экскаваторын хувьд бол мөн тонн болон метр кубээр илэрхийлэгдэж болно. Авц сонсмолын хувьд бол мөн ялгаагүй бүтээлийг өөрөөр илэрхийлэх зарим тохиолдлууд байдаг. Энэ маань бол килограмм, тонн, километр ч юм уу те. Эсвэл грамм, тонн ч гэдэг юм уу, ингээд маш олон өөр хэмжигдэхүүнүүдийг ямар салбарт хэрэглэж байгаасаа хамааруулаад ашигладаг. Манай тохиолдолд бол энд бол тухайн машины хэдэн тонн ачаа, хэдэн метр куб ачаа тээвэрсэн бэ гэдгээр бүтээлийг тооцож ашиглана гэсэн үг байна. За машины цаг ашиглалтанд түүний техникийн байдал, за тэгээд технологийн зохион байгуулалтын ямар арга хэрэгжилж байгаасаа хамаардаг болвол харин машины ашиглалтын эрчим нь ажлын гормоор тодорхойлогдно гэж биччихсэн байгаа юм. Тэгэхээр авц сонсмолын хувьд бол ажлын горим болвол хэдэн ээлжээр хэдэн авц сонсмолыг ажилуулж байгаа вэ гэдгээс шууд хамааралтай болно гэсэн үг. За альва машин тоног төхөөрөмжийн хувьд бол онлайн техникийн ашиглалтын гэсэн үндсэн бүтээлүүд байдаг. Тэгэхээр энэний талаар багш нь лекцийн хичээлдэр нэлээд дэлгэрэнгүй ярьсан учраас шууд томьёондоо орё гэсэн үг байна. За онлайн бүтээлийг янз бүрийн машин механизмуудад харьцуулалт хийх, за тэдгээрийн хийцийн боловсронгүй байдал дүгнэлт өгөхөд ашигладаг байгаа юм. Тэгэхээр бид нар техникийн хувьд харьцуулалт хийж явах үед бол онлайн бүтээлээр нь энэ илүү бүтээлтэй байж болох юм. Энэ тэдэн метр кубээр илүү байж болох юм. Тэдэн тоноор илүү байж болох юм а гэдэг анхны дүгнэлтийг бол хийхэд онлайн бүтээлийг ашигладаг байгаамаа. За онлайн бүтээлийг авц сонсмолын хувьд бол 7-гийн 1 гэсэн томьёогоор тодорхойлж болно. За энд бол хэмжих нэгж нь бол тонн ээлж буюу нэг ээлжинд хэдэн тонн ачаа тээвэрлэж чадах вэ гэдгийг илэрхийлж байгаа гэсэн үг байна. За ээлжийн үргэлжлэх хугацаа энэ бол 8 буюу 12 цаг байж болно. За энд бол циклийн хугацаа та бүхэн 6 дугаар бие даалтан дээр бодсон нийт рейсийн хугацаа маань 5 үндсэн хугацаанаас бүрдэлтэй байсан. Тэгэхээр авц сонсмол болгон дээр рейсийн хугацаа өөр байж таарна гэсэн. За мөн Q техник буюу авц сонсмолын техникийн даатц. Авц сонсмолын өөрийн техникийн даатц байна гэсэн. Техник тодорхойлолтод өгсөн даатц. За техникийн бүтээл нь тодорхой нөхцөлд сул зохицолтыг тооцохгүйгээр тооцоолсон хамгийн их бүтээл байдаг. За тэгэхээр онлайн бүтээлээс юугаараа ялгаатай юм бэ гэхээр ашиглалтын нөхцлөөс хамаарат өөр байдаг. Тэгэхээр техникийн бүтээлийг бол тухайн машиныг шилж сонгох. За тэгээд ашиглалтын явцад хэр үр ашигтай вэ гэдгийг тооцоолж гаргах. Тэгээд ашиглалтын үед ажлын зохион байгуулалтын бүдүүвчийг боловсруулах, сонгох зэрэг маш олон технологийн зүйлүүдэд хэрэгэлдэг учраас техникийн бүтээлийг нэлээд түлхүү хэрэглэх тохиолдол байдаг гэсэн. За техникийн бүтээлийг бол 7-гийн 2 гэсэн томьёогоор тооцож байгаа юм. За бүгдөө томьёон дээр анзааръя. Онлайн бүтээлийг цаг ашиглалтын коэффициентээр үржиж өгснөөрөө техникийн бүтээл гарна. За тэгэхээр цаг ашиглалтын бүтээл бол ойролцоогоор
За техникийн бүтээл тооцох томьёотой бүгдээрээ танилцъя. Техникийн бүтээлийг 7-гийн 2 томьёогоор тодорхойлох бөгөөд за техникийн даацыг ерөнхийдөө онлын бүтээлийг даацшилтын коэффициентээр үржүүлсэн байгааг та бүхэн хараарай. Тэгэхээр авц сонсмолын даацшилтын коэффициент бол хамтран ажиллаж байгаа экскаватороос шууд хамааралтай байдаг гэдгийг та бүхэн мэдсэн байгаа. Тэгэхээр энэ техникийн бүтээл бол техникийн даацшилтын коэффициентээс шууд хамааралтай. Онлын бүтээлийг даацшилтын коэффициентээр үржүүлээр тодорхойлогдож байгаа юм шүү. За ашиглалтын бүтээл нь бол сул зогсолт, цаг уурын саатал, техник, технологийн зохион байгуулалт гэдэг одоо бүхий л цаг одоо саатлуудыг, коэффициентуудыг тооцсон үеийн бүтээл байгаа юм. Энэ бүтээл маань бол ажлын зохион байгуулалтын нөхцөлийг бол шууд үнэлэх боломжтой. Тэгэхээр ашиглалтын бүтээл муу байвал тухайн одоо ажилтны процесс маань ачих технологи маань бол буруу явагдаж байна. Үүнийг одоо технологийн хувьд, процессын хувьд сайжруулах шаардлагатай гэж одоо дүгнэж болдго юм аа гэсэн байна. За тэгэхээр мөн л одоо ашиглалтын бүтээлийг бол техникийн бүтээлийг цаг ашиглалтын коэффициентээр үржүүлж өгч байгаа юм аа. Цаг ашиглалтын коэффициентыг дунджаар бол 2 ээлжтэй үед 0.9-өөс 0.95, за 3 ээлжээр ажилладаг тохиолдолд 0.8-аас 0.85-ийн хооронд бол авч болдог. Тэгэхээр энд бол яагаад ингэж гарч ирнэ гэхээр ээлж хүлээлцэх болон авц сонсмолуудын одоо жолооч цайнд орох үдийн цайгаа уух одоо завсарлах хугацаанууд ордог учраас одоо 3 ээлжтэй ажиллаж байгаа тохиолдолд бол цаг ашиглалтын коэффициент буурах хандлагатай байдаг гэсэн. Гэвч одоо үүнийг бол өндөр байлгахын тулд ээлжийг одоо солилцуулахгүй байж болохгүй. Учир нь энэ хөдөлмөрийн хууль болон тухайн хүний одоо эрүүл мэндэд шууд нөлөөтэй учраас ийм боломжгүй гэсэн байна. За энэ бол ээлжийн бүтээлүүдийг гаргаж авсан байна. Тэгвэл үүнээс гадна хоногийн бүтээлийг бодож болно, мөн цагийн бүтээлийг бодож болно, жилийнхаар бас бодож болно гэсэн үг байна шүү. За тэгвэл ээлжийн бүтээл маань мэдээж ээлжийн одоо ашиглалтын тооны ээлжийг бол хоногт ажиллах ээлжийн тоогоор үржүүлж болохоос гадна 7-гийн 4 гэсэн томьёогоор бас тооцож үзэж болно гэсэн үг байна. Энд бол хоногт ажиллах ээлжийн тоо, энэ жил бол жилд ажиллах хоногийн тоо байгаа шүү. За үүний дараагаар авц сонсмолын тоог тодорхойлно. Учир нь гэвэл тухайн хүчин чадалтай ажиллах ашиглалтын үед бол авц сонсмол маань ашиглах байгаа авц сонсмол маань ийм хэмжээний бүтээлтэй ажиллах юм байна. Ийм бүтээлийг ачааг тээвэрлэж чадах юм байна гэж тооцсон учраас үүний дараагаар одоо уурхайн хүчин чадлаас шууд хамааралтайгаар авц сонсмолын тоог тодорхойлж болно. За лекцийн хичээл дээр ч гэсэн мөн тайлбарласан байгаа тээвэрлэлтийг задгаа мөчлөгөөр ажиллах, битүү мөчлөгөөр ажиллах гэж одоо хоёр төрлөөр бол тээвэрлэлтийг хийж болдог. Задгаа мөчлөгөөр гэдэг маань бол авц сонсмолын ачигдах цэгүүд байнга байршлаа өөрчилж байдаг ийм тээвэрлэлтийг хийж байна. Тэгвэл ачих болон буулгах цэгүүд нь яг хатуу тогтмол тогтсон цэгтэй байдаг. Энэ одоо тээвэрлэлт бол битүү мөчлөгөөр ажиллаж байгаа гэж үздэг. Битүү мөчлөгөө гэж үздэг байгаамаа. За тэгвэл задгаа мөчлөгөөр ажиллаж байгаа бол ээлжинд ажиллах авц сонсмолын тоог бол 7-гийн 5 гэсэн томьёогоор тодорхойлно. За ээлжийн бүтээлийг ашиглалтын бүтээл тарьцуулаад уурхайн жигд бус ажиллагааг тооцсон коэффициентээр үржүүлж өгнө. Үүн маань бол ээлжинд ажиллах авц сонсмолын тоо байна гэсэн. Гэхдээ яг одоо авц сонсмолын тоог шууд одоо энэ утгаар нь авч болохгүй. Авц сонсмол ээлжинд одоо 8 ширхэг гарсан бол 8 авц сонсмолоор л тээвэрлэлтийг хийнэ гэж шууд ойлгож болохгүй шүү. Учир нь гэвэл тоног төхөөрөмжийн саатал болон эвдэрлэлийг тооцох ёстой. 8 авц сонсмол ажиллаж одоо хангалттай ажиллаж уурхайн тухайн хоногт олборлох ачааг тээвэрлэж чадна гэж үзсэн боловч нэг авц сонсмол эвдэрхэд тухайн уурхайн ажиллагаа доголдно. Ийм учраас үүн дээр паркийн тоо гэж нэг юм гарч ирдэг юм аа. Паркийн тоо бол тухайн одоо нөөцийг тооцсон, коэффициентыг тооцсон ийм тоо байдаг.
За нөөцийн коэффициент маань бол 1.1-ээс 1.4 буюу парк дахь тоог 10-аас 40%-аар нэмэгдүүлсэн ийм тоо байдаг шүү. За мөн 7-гийн 6 гэсэн томьёон дээр бол битүү мөчлөгөөр ажиллаж байгаа үед тооцдог аргачлал байгаа. Та бүхэн битүү буюу задгай мөчлөгөөр ажиллаж байгаа хэсгээ өгөгдөл дээрээс авах нэ гэсэн үг байна. Бидалтын ажлын өгөгдлийг өгөхдөө тээвэрлэлтийн замын мөчлөгийг авахдаа өөрсдийн вариантаар хийх ба сондгоо тоотой вариант бол битүү мөчлөгөөр ажилладаг. Тэгш тоо бүхий варианттай бол задгаа мөчлөгөөр тооцноо гэж мөчлөгтэй ажиллана гэж үзээд тооцоог хийгээрэй. За ингээд бидний хөдлөх бүрэлдэхүүний сонгож авсан хөдлөх бүрэлдэхүүний тооцоо цааш үргэлжилж байгаа гэдгийг та бүхэн анзаараарай. Тэгэхээр эхний бие даалтуудыг хийхгүйгээр дараагийн бие даалтууд хийгдэхгүй учраас цаг хугацаа алдахгүйгээр бие даалтуудаа тухай бүрт нь хийж гүйцэтгээрэй. За баярлалаа.